За өдөр та бүхэндээ бид зочныхоо ярилцлагыг хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн сэдэв гэр бүл салалт юм уу? Гэр бүл салалтаас хэрхэн зайлсхийх вэ гэдэг зөвлөгөөнүүдийг бид голон та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд одоо та бүхнийгээ зочнотойгоо танилцуулъя. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За юуны өмнө манай урилгыг хүлээн авч хүрэлцээсэндээ баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгэхээр мэдээж бидний хүсэл бол Монголын олон гэр бүлүүд салахгүй байгаасаа гэдэг хүслийн дор энэ ярилцлага явуулж байгаа. Энэ утгаар таныг урьсан. Тэгэхээр ерөнхийдөө гэр бүлүүд маань ямар шалтгаануудаас болж салдгийм бэ? Түгээмэл ямар шалтгаанууд өнөөдөр Монголын нийгэмд онцолж байна вэ? Тэгэхээр Монголд 760 гаруй мянган гэр бүл амьдарч байна. Шинэ тутамдаа 20 мянган гэр бүл жил болгон гэрэлж байгаа боловч гэр бүлүүдийн 60% салаад байгаа. Тэгээ энэ бол яг аж ахуйн нэгж байгууллага бизнесийн мянган компани байгуулахдаа 60% дампуурч байгаатай яг утга нэг болоод шууд хамааралтай болчиход байгаа. Тэгээ эдийн засаг гэр бүл хоёр сэтгэл зүй одоо эдийн засаг хоёр шууд холбоотой болцсны тод илрэл 23 жил бидний хийж бүтээсэн. Нэгдүгээрт гавьяа гэх юм, нэгдүгээрт одоо хоёрдугаарт алдс гэх үү тийм ажиллагаа болчиход байна. Тэгэхээр залуучууд ерөөхдөө гэр бүл гэрлээд нэг жилийн дараа маш олноороо салах. Тэгээ таньж мэдхгүй гэргэрснээс болоод дээрэс нь хадам худууд бас материалын зүйл дээр нэлээд шаардлага шахалтууд тавьж байгаа. Чи зөвхөн байртай хүнийг л сонго, чи зөвхөн машинтай хүнийг л сонго, чи зөвхөн одоо хоримтлал үүсгэсэн хүнийг 23 та 25 хүн яаж хоримтлал үүсгүүлээ тийм ээ. Тэгэхээр тийм хүнтэй суучвал салахгүй байх магадлал өндөр байх уу? Байртай машинтай хоримтлалтай хүнтэй суучвал тэр хүнтэй суусан бас салаад байдаг. Суусан салаад байдаг. Ямар ч тэр бол нөлөөлөхгүй гэдэг нь илэрхийлэгдсэн учраас 40-с дээш насны ээж аавд үр хүүхэд нь гэр бүлтэй болох гэж байгаа тохиолдолд зөв сэтгэлтэй, цагаан сэтгэлтэй хүнийг сонгох гэдэг үгийг их олон олноороо яриасаа. Тэг их материалын зүйл дээр тогтож ярих юм бол хүүхэд сэтгэл зүрхээ сонсохгүй, эргээд сайхан орчин байгаад байсан ч хайрлаж өгөхгүй, дурлаж өгөхгүй, гэрлүүгээ яарч өгөхгүй ингээд. Тэгэхээр таны судалгаагаар гэр бүлээ сонгохдоо материалын зүйлийг нь илүү харах юм уу, сэтгэлээ илүү сонсох хэрэгтэй юм? Миний бодлоор сэтгэл мэдээж эрг унган одоо хүний заяагдмал байгалийн унган цагаан өгөөмөр энэрэнгүү элбэрэх энэ сэтгэл шижир алт шиг бриллиант шиг олдгоо болсон үн цэнтэй болсон нийгэмд амьдарч таарлаа та бид. Тэгэхээр ингэж хэлээд байдаг шүү дээ. Эмэгтэй хүн бол гайгүй нөхөр сонгочих юм бол боломжийн амьдралтай, боломжтой хүнд сонгочих юм бол аяндаа дасаад хайртай болчихно гэж олон хүмүүс боддоггүй юу? Хүний ирэхээр жаргахаас өөрийн ирэхээр зовоо гэдэг байдаг. Хизээч хүнд материалын зүйл хайр дурлалыг орлохгүй. Үнэнхүү тэр залуу одоо дурлсан залуу хамар, дурлсан залуу одоо нүд чих насан туршид нь тэр бүсгүйн амьдрал тохиолдсон бэрхшээлийг даван туулах нэг том хөшүүрэг болдог. Бидний нүүрэнд байгаа эд эрхтэн болгон ганцхан биднийг бат бих амьдрах суурь болдог болохоос биш бидэнд нэг ор, нэг байшин, нэг машин ерөөсөө суурь болохгүй. Үрдийн юмд хүн дуртай байхгүй юу? Ийм хүний зохиосон юмд хүнд үн цэнтэй болж чаддаггүй. Хідэн давхар хаавас байсан ч үн цэнтэй болж чадахгүй. Хүний заяагдмал сонирхолтой нийтрэгтэн сонирхолтой байгаа үстэй. Тэгэхээр залуугийнхаа нүдний харц, хөмсөг, дууха, мөр, чанга гიშгэ энийг хар. Энийг хар. Энэ үн цэнтэй зүйл явж байгаа. Шинжих залуу жинхэнэ эрэлхэх залуу юу? Сул дорой нэг нүү гэдгийг цаашдаа 50 60 жил миний хань болох уугүй юу гэдгийг тэр нүд ширтэж гөлөрч дараа нь инээмсгэж агуу дотор нь байгаа тэр цаана байгаа бахархалт зүйлийг олж харснаар бүсгүй хүн аз жаргал хүрдэг. Тэгэхээр тэр хүнээрээ бахархах шин чанаруудыг нь таньж мэдсэн, тэрүүгээр нь бахархаж амьдарч байгаа нь эргээ тэр хүнээс салахгүй байх үндсэн сэтгэл зүйн ч юм уу нөхцөл байдлуудыг бий болгож явах нь шүү дээ. Мэдээж. Эртний Аристотель Аведийн сургаалд гэр бүлийн 4 шинж байдаг тийм ээ. Чи ярмантик бас үүсгэж насан туршдаа явах. Чи дур хүсэл, секс, бэлгийн амьдрал дээр үнэхээр төвлөрч чадахгүй. Чи бол энэ тэнцүү хоёр талаасаа бизнес босгох сонирхолтой бүсгүй юу? Чи эвэл жилийн хагас үгээр ойлголцдог залууг өөрийн ханаараа сонгохгүй. Чи оюун санааны амьдралын утга учир тал дээр нэгдэхүү маш олон шалгуурууд байгаа. Тэр шалгуурыг эхлээд хүн өөр дээрээ тогтоож иж дараа нь хажууд байгаа хүн дээрээ тавьдаг. Эхлээд өөрөө тогтоож чадахгүй байгаа. Өнөөдөр манай төгмөл байгаа шалтгаанууд гэвэл ар гэрийн эцэгчийн янз бүрийн санал зөвлөмжөөс болчдөг юм байна. Шахалт шаардлагаас, хувийн төлөвшөөгүй байдлаас болчдөг юм байна. Ханаа буруу сонгоод байгаа юм байна. За өөр ямар шалтгаанууд байж болох вэ? Одоо сая бидний дурдаг үндсэндээ энэ зөвлөж байгаа шалтгаанууд байх тийм ээ. Нас болчлоо, хүүхэд оройтчлоо гэдэг хаат харалцсантайгаа амьдарч байгаа энэ бас гэр бүл салах нөхцөл болоод байгаа. Насны зүрх хамаатай. Одоо миний ажигласнаар бол ийм байдал бий болчиход байна. Эмэгтэйчүүд маань, бүсгүйчүүд маань одоо юу гэдгийг сонгож шилж явсараа байгаад 25 30 хүрчдэг. Тэгээд одоо юу гэдгийг магадгүй өөрөөсөө их олон дүү хүнтэй суучдаг ч юм уу, тийм ээ. Энэ бол чинь салах шалтгаан
Хамаагүй. Эрэгтэй хүн өөрөөсөө 4-8 дэх хүнтэй суусан тусмаа хүүхдэд харилж байгаа юм чинь ийм шиг одоо зөрүүдэлсэн одоо бүх асуудал дээр нь буулт хийх чадвар арай өсдөг байхгүй. Тийм учраас эрэгтэй хүмүүс ер нь 25 хүрээд 21-т ч юм уу бүсгүйг аваасаа дор хаяж 4 дэх бүсгүйг аваасаа өөрийнхөө ээж хүнийг битээ сонгоод байгаасаа гэж би маш их бодсон. Тэгэхээр эмэгтэй хүн дүү нөхөртөө суучвал салах боломж бас байх уу? Ихсгүй. Хүний орчлон эргэх орчлон 40 хүрнэ. 40 хүрээд эмэгтэй хүний хөгшрөлт асар хурдтайгаар явагдана. Таны бүх шүд чинь ум чинь, хөл чинь, тахий чинь, нүүр чинь, үрчий чинь. Тэгээ та залуу гээд 10 насны одоо дүү хүнтэй суугаад ингээд амар тайван байх уу маш хэцүү байдалтай байна. Нөхөр нь хэдийгээр үнэн ч сайхан хайрлсан ч гэсэн тэр бүсгүй өөрийгөө толинд харах тусам өөртөө одоо сэтгэл маш итгэл үнэмшил тэр залуу. Тэгэхээр насны ялгаа бас нөлөөлөх нэ. Ялангуяа эмэгтэй нь ахмад нэг хэрэгтэй нь одоо олон насаар дүү байвал бас салах магадлал бас хувь хүнээсээ шалтгаална. Бас шууд тэгж хэлж болдгүй. Гэр бүлийн бүх асуудал дээр бид нар юу ч ярьж чадахгүй. Нэгэнт сонгогдсон зүрх сэтгэлийг бид нэгийг ч удирдах чадахгүй. Хичнээн одоо ихч хүнтэй суугаад аз жаргалд хүрчихсэн маш олон хүн байгаа. Харсан би. Харсан. Мэдээж салтын шалтгаан нэг биш, олон шалтгаан байдаг байлгүй. Хэдэн саяараа байгаа. Тийм баг. За тэгэхээр янз бүрийн хувийн дадал зуршлууд бас салтанд хэрхэн нөлөөлдөг юм болоо. Хувийн зан гаран шин байна, идэж уудаг зүйл байна, өмсөж зүүдэг зүйл байна, хийдэг ажлууд байна. Мэдээж нөлөөлнө. Хоёр өөр орчинд хоёр өөр ороо хураадаг, хоёр өөрөөр цайгаа уудаг, босон суу явн цай уудаг, нэг нь яг сууж ээж уудаг ч юм уу. Тэгээ иддэг одоо төрөл жанр одоо бүх юм нь өөр чимэглэлтэй хоол унд бүгд л өөр штэ. Тэгээ энэ зүйл нэгдэхэд нэг 10 жил хэрэгтэй. Эхний 10 жил төвчээр зааж хоёр соёл, нэг соёл, шин соёл болж нийлж чадах юм бол гэр бүл бат бэх бэхлэгдэнэ. Тэр залуугийн гэрийг ч дуурайхгүй, тэр бүсгүйн ар гэрийг ч дуурайхгүй, цоо шин зоригт гэдэг, янжмаа гэдэг ийм шин соёл үүсэх хэрэгтэй байдаг. Шин соёлд дургу бэлэмчиж хаа нэгэн газраас хуулбарлах дуртай байна. Тийм учраас хүмүүс төвчээр алдаад байгаа. Хуучин маа хүсээд шинэ амьдрал руугаа өөрийнхөө гэрийг хүүхэд байх уу. Хүүхэд ахуй насныхаа сурсан дадал зуршлыг нөгөө хүн тулгаж заах гэдэг. Гэр бүл болсон бол нэг ч сургалт явагдахгүй, нэг ч хүмүүжил явагдахгүй. Байгаагаар нь хайрл гэдэг. Шекспир нэг ингэж хэлсэн байдгийг гэсэн чи хүнтэй сууж хүнд хайртай болно гэдэг бол тэр хүнийхээ бас амьдрахын үг шүү гэж. Тэгэхээр өөртөө байгаа дадал зуршлуудыг эвдээд тэр хүнийг тодорхой хэмжээгээр бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёр талаасаа би нэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг юм болов уу гэж би ойлгов. Эрэгтэй хүн гэдэг лаборатори руу, эмэгтэй хүн гэдэг лаборатори руу эрдэм шинжилгээний эрдэмтний ажлыг гүн гүнзгий уйггүй тууштай хийсэн ажилтнанд бизнесийн удирдагч нар дуртай, гэр бүлд болоход мөн эхнэр нь дуртай, нөхөр нь дуртай байдгийг. Бүх зүйлийг жижиг хүрээнд, бүх зүйлийг том хүрээнд ингэж орчуулж сурах хэрэгтэй. За тэгэхээр гэр бүл салалтын олон шалтгаанууд байна мэдээж. Бид салахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх хэрэгтэй байхаа. Яаж урьдчилан сэргийлэх вэ? Саар гимээ арилгаж байгаа цайн ханы хүсэл гэдэг зөвлөгөө. Өөрийнхөө мог мэдхгүй байж өрөөлөөс одоо муу зүйл хайргаад энэ бол одоо хошин шиг гэр бүл хөө хүмүүс рүү орчод байгаа. Тэгэхээр бид эхлээд өөрийгөө таньж мэдэж бодол санаагаа удирдах, өөрийнхөө зан үйлийг 1 градусаар өөрчлөх, би 180 градус гэж хэлээгүй, ганцхан хуваар өөрчилчих. Тэгээд байгаа он чи шүү, аз жаргалын байнд өрийн шүү гэдэг. Тэгэхээр хүн өөртөөгөө ажиллаж ертөнцийг олон зүйлээс таашаал авдаг гэдэг зүйл дээр хүлээн зөвшөөрөөсө ганцхан ажил хийгээл мэрэгжилтэй бол энэ бол таашаалтай гэдэг энэ явцуурсан нийгмийн харилцаа хүний нүдийг нээх асуудал дээр саад татгар болоод байна. Тэгэхээр байгаль орчингаар хөдөө орон нутагч бид чинь Чингисийн урсаад шүү дээ. Тэгээд яагаад Чингисийн урсаад гэж ярьж чадсан, ууж идэж чадсан бэ? Яагаад тэр Чингисийн ахуй амьдралтай танилцдаг юм бэ? Яагаад өвөг дээдстэйгээ танилцдаг юм бэ? Би хаанаас үүсэлтэйгээ яагаад ойлгодог? Аав ээжтэй талрах хэрэгтэй. Тэгвэл одоо тэгэхээр мэдээж салалтанд манайхны нийгэмд байгаа энэ гэр бүлийн тухай, гэр бүл төлөвлөлтийн тухай мэдлэг их нөлөөлж байгаа. Тэгэхээр манай олон нийтийн мэдлэг туршлага энэ дээр үнэхээр хангалттай байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол сайжруулал магадгүй урьдчилан сэргийлэх аргууд бий болох уу гэж би асуугаад. Урьдчилаад одоо миний ярьж байгаа энэ боловсролыг 6 цувралмаар бий бол гаргасан байгаа. Бусад гэр бүл судлаачид дор дороо өөрийнхөө харсан ажигласан зүйлийг бичсэн байх гэж найдаж байна. Тийм учраас ерөнхийдөө төр засгаас байдаг юм албан газрууд мэрэгшсэн тэр 20-30 жил судалгаа хийчихсэн хүмүүсийг байгууллагын хаалгаар оруулж өгөөч. Тэр ажилтнуудаа арга эрт нь эхнэр нөхөр байдгийн шүү дээ, хүүхэд байдгийн шүү дээ. Хүүхдээ өөрөөсөө илүү амьдрал хүрэхэд яах вэ гэдэг боловсролыг судлаач нараар авах хэрэгтэй. Сүүлийн бүтэн жил өчигдөр 1-р төрхийн ихэмч нар 200 эмч сууж агаад лекц авсан 2 цагийн үнэнхүү гэр бүлийнхаа бүх асуудал дээр зөвлөгөө авч чадлаа гэж ингэж 2 цагийн дотор энэ чинь хэдэн 10 цагаар ингээд мэрэгжилтэн ном сурах хүчийг зардал мөнгө гараад хийгээд идэх сургалт биш байхгүй юу? Чи хүний амьдралыг өглөөнөөс орой болтол гэж ярьж байгаа учраас. За их баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн одоо ярилцлагын энэ удаагийн цаг өндөрлөж байна. Уучлаарай. За үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн бид зочныхоо ярилцлагыг хүргэх гэж байна. Тэгэхээр зочин маань энэ удаа гэр бүл салалт болоод гэр бүлээс яавал салахгүй байх вэ? Өнөөдөр Монголд
одоо ямар асуудлууд манай нийгэмд ямар асуудлууд бий болчиход байгаа тухай мэдээлэл хүргэж байгаа. Яг энэ удаагийн хэсэгдээ одоо харин бид үргэлжлүүлэн заавал салах ёстой юм уу, салахгүй байх ямар боломжууд байгаа тухай одоо зөвлөгөөг зочноос авахыг хүсэж байна. Тэгэхээр гэр бүлүүд маань салчаад байна. Ер нь салчих ёстой юм уу, салахгүй арга замыг хайгаад байх ёстой юм. Яасан салахгүй байх ёстой. Яасан салахгүй байх ёстой. Тийм үү? Тэгээ гэр бүл салвал хамгийн том нүгэл хүн болсны хамгийн том нүгэл бол гэр бүл салах нь. Үр хүүхэд өнчрүүлвэл хоёр дахь том нүгэл амьдын хагцал үзүүлэх. Ам биш заяа биш салчио яр шиг гэж бодож байгаа шүү дээ зарим хүмүүс. Энэ бол одоо асар их нүгэлтэй хүмүүс бусад хүмүүс нүгэлтэй зөвлөгөөгөө өгч байна л гэсэн үг. Би бол салж үзээгүй учраас би хизээч салсан ашигтай биш гэдгийг 23 жил судалгаа хийхдээ мэддэг. Хүүхэдгүй бол салж болох уу? За яг хүүхэд үүсэхгүй бол салж болно. Дандаасаа яаж ч хичээгээд үүсэхгүй бол салахгүй байгаад идэг байхгүй харин салах хэрэгтэй. Тэгээ ижилгээ наалга, үр тогтохгээ наалга. Өөр хүүхэнтэй хүүхэд төрнө, өөр залуутай хүүхэд төрнө. Жаргалаа бод. Хоёр тишээ сал. Тэгэхээр салах магадгүй цорын ганц шалтгаан уу? Арх угаатай бол салж болох уу? Хамтайгаа. Арх ууж байгаагүй. Үгүй ер нь хин нэг нь арх угаатай үл одоо өснөр ч юм уу. Яа тэр хүүхнээс болоод арх уудаг болсон байдаг. Яг ингээ хүүхнүүд уурлаа та. Би нэг ярихгүй. За тэгэхээр салах одоо шалтгаанууд дотор саяны бүх арх уух байт юм уу, залах уурах, мөнгө өгөхгүй, эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэхгүй, тэгээ ямблах дуртай, тэгээ эхнэртэй гоё үг хэлдэг зөндөө шүү дээ ингээл дурдах юм бол. Тэгэхээр хамгийн гол зарчмууд нь бол ямар нэгэн зан үйл хитрэх юм бол хор болдог. Таарах юм бол дэндүү нэлурах юм бол бас болохоо ойлж штэ. Дэндүү нэлтгнаад ингээд байх юм бол бас болохоо ойлж чинь. Өглөө нар мандахад эрэгтэй хүн гэрээсээ гарах хэвээр. Нар жарахад гүйж орж ирэх хэвээр байхгүй юу? Тэгэхээр нар жаргачаад байхад орж ирэхгүй байгаа. Тэгээ хүүхнүүд бачимдаад байгаа байхгүй тийм ээ. Нар байхад хизээч муу юм явагдахгүй. Сар гарахад муу юм явагддаг байхгүй юу? За тэгээд зүгээр шулуух утгаараа ер нь ойлго. Тэгэхээр би нэг дөрвөн хитэрсэн асуудлаас гэр бүл салж яах гэдэг зөвлөж байгаа байхгүй да. Халамж хитэрвэл бэлэмжлэгч болно. За хамтрах хэрэгтэй гэж шүү дээ гэрийн доторх ажлыг. Хардлах хитрэх юм бол итгэлгүй болно. Шууд сална. Хардаад байх юм бол өөртөө итгэлгүй хүнийг хардна шүү дээ угаасаа. Янаглал хитрэх юм бол сулдак болно. Ойлгосноо? Өөр дуусна гэсэн үг шүү дээ. Янаглал хитрэх юм бол сулдак гэд хэвтэрт ороод ингээд хөдөлгөөнгөө хөвтөн шүү дээ. Үрд хөдөлгөөнгөө хөвтөх болно шүү дээ. Юу хөдөлж чадхаа байлна. Ярих үглэх хитрэх юм бол яншаа болно. Тэгэхээр энэ ярих үглэх хитрэх хүнийг хүмүүжүүлэх гэх хажууд байгаа хүнээ их ингэх асуудлаас болоод гэр бүл салж. Би сая яг таныг энэ дөрвийг хэлж яхад надад аль нь байгаа вэ гэж бодож илаа. Манай үзэгч ч гэсэн яг тэгж бодож ирсэн. Надад бол сүүлийнх нь. Би бол жаахан үлэх гээд байдаг юм болоо гэж боддог. Дэндүү сайн ээж, сайн гэр бүлээс гаралтай залуучууд дэндүү нямба хөвөн бариад зариун цэвэр шалгадаг тийм ээ. Энэ бас салах шалтгаан бас болдог. Бүсгүүчүүд аягүй хэцүү байдаг. Тэр цаад бүсгүүгээс судлаагүй. За тэгвэл яаж салахгүй байх вэ? Байгаагаар нь яаж хичээх вэ? Яаж оролдох вэ? Салахгүй байх. Анх харахад юун дээр төвлөрч гэрэлсэн бэ гэдгийг үргэлж мартаад байна. Нүдэн дээр төвлөрсөн бол хүн хөвтлээ тэр юм хийж гэнэ үү, хийхгүй байна уу, мөнгө өгч гэнэ үү, өгөхгүй байна уу, нүдэл хар. Тэхөө чихэн дээр төвлөр, дэлдэн чихэн дээр нь төвлөрөөд ямар игдүүтэй юм бэ гэдээ дурлцсан байд. Тэрийг л үүр таар тэггүй 80 хүртлээ 90 хүртлээ. Өөр юм бити хар. Гин тарсан чи хөлн дахий болж май болчдөг. Хамраас нь усгойждөг. Толгой нь халзан болоод ирдэг. Суусныхаа дараа. Эхлээд харсан зүйлдээ эсвэл эхлээд цогцоор нь хар гэж байгаа байхгүй би. Эхлээд бүгдийг нь харж хинж хугацаа хэрэгтэй. 6 сар хэрэгтэй байхгүй юу? 6 сар болоогүй байхгүй юу? 6 цагийн дараа оронд орсон байхгүй юу? Тэгэхэд юу шаардах юм? Чи өөртөө яар. Шалтгааныг хүмүүс өөрөөсөө хай. Тэгээ нэгэнд бандан тас. Тэ? Гэрэлсэн бол бандан тас. Сайн сайхан зүйлийг үйлчилж мартаж, зориулж мартаж, тусалж мартаж, өгөөд март залуу өөрчлөгдөх юм. Таавал сая хэлж штэ. Хизээш битээ сал гэж. Тэгэхээр хүмүүст маань хизээш битээ сал гэдэг тийм сэтгэлгээ байхгүй, салцсан ч яах вэ гэдэг сэтгэлгээ байгаа юм шиг. Маш их сайн хань авахд амархан юм шиг салахад бүр хэд дахин амархан байдаг байхгүй юу? Сайн хань чинь амархан сална шүү дээ. Эхлээд гэрлэхэд хосуудын кургозор гэдэг тийм мэдээлэл адилхан байдгийг. Хичээж суралцахгүй бол нэг нь хоцорчдөг, үг нь нийлхээ болчдөг, зөрөлдөөд эхэлдэг байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө сурсан бүх юмыг залуудаа өсгүүдээ байнга мэдээл. Ижил төвшний мэдээлэлтэй хүмүүс үрд амьдэрдэг шүү дээ. Энэ хажууд байгаа хүнээс сургыг гэсэнд нь гэр бүл байдаг байхгүй юу? Тэрнээс хажууд байгаас төрүүлээд цойлож явчих гэсэнд нь гэр бүл байдаг байхгүй юу? Тэгэхээр нэх ганцаараа мэдж ийн гэдэг амин уучиг чи ойлгохгүй чам шиг юм ойлгодог юм шээ. Ингэж битгий хэл. Салахын л суур шүү дээ. Тийм учраас бүх ажил дээр сонссон сайн сайхан зүйлийг энгийн үгээр их нэртэй ойлгох үгээр яриад яв. Салахгүй гэж бодох бас нэгэн одоо юу гэдгийг үндэслэл шалтгаан бол салчаад ямар хохирол бий болох вэ гэдгийг сайн тунгааж бодох хэрэгтэй юм шүү. Тэгвэл салчаад ямар хохирол бий болох юм бэ? Салчаад үүрдийн тамийн амьдрал эхэлнэ. Үүрдийн сайн хүнтэй таараг, сайхан амьдраг
Гэвч тэнд хүүхэд байна. Хүүхэд үүсснийг салцсан гэж үзээд байгаа. Хүүхэд үүсээгүй тохиолдолд бол ямар ч маргаан байхгүй шүү дээ. Эдийн засгийн маргаан, хүүхдийн маргаан байхгүй. Хүүхэд тэнд сэтгэл зүрх шаналж байна. Тэр хүүхэд үрд эцэг эхээсээ илүү урт амьдрна. Үгснийхэн дараа хүртэл зовоно. Хүүхэд зүгээр нэг төрүүлдэг юм биш. Хүүхэд харахад зүгээр байгаа юм шиг байж болох боловч сэтгэлдээ маш их шаналж явах нь шүү дээ. Хүүхэд тахир дутуу сэтгэлгээний хувьд, хайрын хувьд тэр 200 жилээр үргэлжилдэг байхгүй. Салсан айлын хүүхэд салчих гал байдгийг. Эцэг салж үтсэн эцэг их хүүхэдтэй салчих гэж нэг сайхан юм байна. Ингээл байдаг байхгүй юу? Тэр чинь 200, 300, 500 жилээр үр хүүхэдтэй шилжүүлж явдаг. Харилцаа, сэтгэл зүй. Тэгээс салдгүй хүмүүс бол за нэг 20 жил зовж ит дахиад 40 жил жаргана штэ хүүмэнэ гэж идэг байхгүй юу? Энэ яриаг би маш олон жил сонссон. 60-аас дээш, 80-аас дээш насны дээдлэн 63 жил амьдэрсэн ир гарсан хүмүүсийн амьдралыг чагнахад эхний 20-25 жил нь маш их зовлонтой байсан гэж бүгд ярьсан. Шууд жаргасан гэж нэг ч хүн яриаггүй. Нэг ч хүн шууд жаргалд хүрдэг юм шиг. Жаргал хэцүү. Аз жаргал бат бэх амьдрал хэцүү. Амархан бол тий амархан байх хэвээр. Тэр хэцүү учраас бид өнөөдөр яриад байна. Хэцүү учраас. Салалт манайхны дунд түгээмэл байдаг нэг асуудал бол юу гэхээр бие биенээсээ давах гад биенийхээ буулт хийхгүй байгаа юм шиг. Миний бодоход бол салахгүй байхын тулд аль нь буулт хийх ёстой юм шүү. Аль нь одоо юу гэдгийг бие бинийгээ хүндэтгэж үзэж өөртөө байгаа асуудлуудыг зэгцэлж одоо яадгийг чадж байгаа нь эхлээд буулт хий. Тэг хоёулаа нэг гэгэрлэг болчиход хоёулаа нэг боловсрчаад буулт хийгээд байгаа нь юу л бол. Эхлээд нэг 35 хүртэл эрэгтэй нь буулт хийгээч. 35-аас цааш наснд хүүхнүүд амьдрал ойлгоод хүүхд төрүүлээд нойргүй хонцсон учраас хүүхнүүд буулт хийгээ сурчнаа. Эхлээд залуу нэг 15 жил буулт хийхийг зааж өгч 15 жил шүү дээ. Энэ миний хүүхдийн ээж гэдэг утгаар нь жаахан буулт хийгээд өгөөч. Буулт хийсэн ялдгийн. Улаан туг мандуулдаг шээ. Улаан туг буулт хийхгүй байгаа нь ялаад байгаа юм шиг манайхан яваад байна шүү дээ. Би нэг мундаг хүн гэдэг гэдийгэл байгаа л гэдэг. Тэр сэтгэлдээ маш их буулт хийгээгөөс болоод хохирол амсан сэтгэл зүйн хувьд амьдын сүг болцсон байдаг байхгүй юу? Тэгэхээр амьдралаа авч үлдэх олон аргуудын нэг байлаа гэж бодвол энэ дотор биеийнхээ өмнө буулт хийх байх нь гэж бодож байна. Хүндэлж үзээд биширсэн тохиолдолд буулт хийх нь их гоё болчихдээ. Залууга биширч хүндэлж ойлгохыг хичээсэн үед. Тэгэхээр хүмүүс бол ингэж ойлгож болох юм. Би буулт хийхээр нөгөөдхөө давраачна гэж манайхан бодож иж магадгүй. Маш олон төрлийн боловсрал хэрэгтэй гэр бүлд. Зүгээр буулт хийгээд явхад ухаан муутай мунхан хүүхэн толгой дээр нь гарна штэ. Ухаан муутай залуу толгой дээр нь гарна штэ. Маш олон муу залуучууд байна. Маш олон сайн залуучууд муу бүсгүүчүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол харьцангуй ойлголт. Тэгтэл эцсийн бүлэгт нь буулт хийсэн биеийн өвчнгүй байдгийн. Буулт хийгээгүй нь одоо хоолой ангийн үе мөч хавдар тусцсан байдаг байхгүй. Энэ буулт хийхгүй ингээд өвширгсэн бодлороо л бие өвчлүүлнэ л гэсэн үг байхгүй юу? Эний чинь Оросын академич нар тодорхойлцсон байгаа. Хоолойны ангийн зөрүүд хүний өвчин. Хөхний савны хортой хоргүй авдар хүүхдээ голсон их хүний өвчин. Эний чинь бүр ингээд тодорхойлоод гараад ирсэн олон зуун жил судлаад. Тэгэхээр та зөвхөн өгөөмөр сэтгэлгүй байснараа өөрийнхөө эд эсийг өхүүлнэ л гэсэн үг. Өвчлүүлнэ л гэсэн үг. Сэдвээ би арай жаахан өөрчлөлт бас нэг зүйлээс танаас мэдээлэл авмаар. Тэр бол юу гэхээр Монголд маш олон гэр бүлгүй ч юм уу, салтсан ч юм уу ганц үе хүмүүс байгаад байна. Мэдээж. Эхнэр олддгүй, нөхөр олддгүй. Хөдөөгөр дүүрэн эхнэр хайсан малчин харчууд, хотоор дүүрэн нөхөр хайсан хүүхнүүд байх шиг байна. Тэгэхээр тэрийг бүгдээрээ сонссноо сайн мэдчихэж штэ. Хөдөө рүү явах юм бол булчин ширмсэн чангарсан, шүдэн ингээд ярзаасан сайхан ирчүүд дүүрэн байна. Тэр Японы тэр бомтонгууд хөдөө рүү чинь гүүгээд байна. Аялал хийнэ гэж Монгол залуучуудыг нэг харах юмсан, нэг үзэх юмсан гэж тэр тэв дэлхийн олон бүсгүүчүүд гоо үзэсгэлэнт тэр бомтон бүсгүүчүүд тэр хөдөө рүү чинь багшилж байна. Хотод байгаа бүсгүүчүүд явцгаагач залууг нь тэндээс залуу ав. Үеийн залуутаагаас хотод хүний хоёр дахь болох. Хүний ясгарцсан нохоо шиг тийм ээ. Хүний хоёр дахь болоод хүүхдийг гаргасан болоод гэр бүлүүдийг салгах ийм үйлчилгээ одоо өрнөдөө штэ. Уурхад байгаа залуучууд маш сайхан уурхад байгаа бүсгүүчүүдтэйгээ бас танилцах хэрэгтэй байна. Тэнд бол ингээд маш хэцүү гадаад ирчүүдийн хүүхэн гэдэг ийм ойлголтоор уурхад байдаг бас залуучууд бүсгүүчүүдийн хямралтай асуудал их байна. Их байна. Тийм учраас хүн болгон ам амдаа хэлж байна. Хөдөө ирчүүд их байна. ТЭЦ 3, ТЭЦ 4 зүтгүүрийн депод ирчүүд ингээ багшарсан байна. Гэр бүлгүй 200 300 залуу байна. Эмнэлгийн хүүхнүүд очооч залуучууд байна. Харуулаач өөрийгөө инээмсэглээч. Тийм биз авахд бэлэн байна шүү дээ.
Тэгэхээр энэ дээрээс эмэгтэй эрэгтэйчүүдийн боловсролын зөрөө гараад байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл манай эмэгтэйчүүд чинь сургуульд их сурах дуртай, гадаадад явдаг, өөрийгөө хөгжүүлдэг, гэр бүлийнхэн нь араас нь их дэмждэг. Эрэгтэйчүүд нь манай энэ яг эр хүн юм чинь тэгээд гадаа чамаагүй хөвч байгаа хүн болно үзгсэн байдлаар бид хүүхдүүдээ өсгсөн болов уу гэж. Энэ хамгийн мунхан хүмүүсийн үзэл одоо ингэж ярьж байна. Энэ залуу бас мэдээд байна. Мэдээд байна. Тийм учраас тэр нөгөө тэртээ тэргүй 90 оноос хойш 70% хүүхнүүдээ сургууль сурсан, 20-30% нь эрчүүд сурсан гэдгийг бүгд мэдээд байна. Мэдсэн чинь жолооч аваач өөр хэм байгаа. Тэр чинь сураагүй гэдгийг нийгмээрээ мэдчихэж байгаа байхгүй юу? Таксинд маш олон ганц бие залуучууд явж байна. Би эфемээр ярьдаг, сүүлийн 3 жил ярьдаг. Миний үйлчлүүлэгч зөвхөн биеэр хүний талд ярьдаг, тийм ээ? Эрчүүдийг яаж гэр бүлтэй болгох вэ? Эрчүүдийг яаж гоё болгох вэ гэдэг дээр би ярьдаг хүн шүү дээ. Тэгэхээр тэр таксинд маш гоё залуучууд байна. Тогтсон харцтай, өтгөн хөмсгтөө, эрэлхий хүчтэй, мөрөнд дэвхгэр, амьдралын ухаантай, чанга гიშгээтэй залуучууд таксигаар дөрвөн байна шүү. Тэгэхээр энэ шууд таньж мэдгүй хүн таксины жолооч сайн гэж бас ингээд шууд ойлгоно хүмүүс те. Тэгэхээр айгүй хэцүүтэй байна. Хүрэлцэхгүй гэр бүл судлаачид маш олноороо ингэж ажилласаа. Яагаад үндсэн ажиллаа энэ Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлаачид яа хийдгүй юм бэ? Ганцхан тэр нөгөө техникийн эрхлэгч яриад байдаг байхгүй. Хүүхдүүд нь хаана байгаа сургууль дээр хүүхдүүд нь хаана явнаа тавина. Тэгэхээр энэ тэнгэрт байгаа хүүхнүүд маань бас жаахан ч гэсэн доошоо харж мэдээж бууж ирэхгүй бол их мөрөөдлийн цагаан морьтой ханхуу хүлээгээд цэцэг барайл буугаад ирэх юм баха. Эрчүүд Монгол эрхтэй хүн хизээч цэцэг барайл бууж. Нөгөө ханхуунууд нь хөдөө ч юм уу, таксинд ч юм уу, вагон депот ч юм уу байж байгаа юм шиг. Амьдралын мөр хөөгөөл мөнгөний төлөөл явж байгаа. Хүүхнүүд мөнгөнд шуналтай байхгүй. Тэгэхээр шунаад байгаа мөнгөний амруу чихий гэж бодоод ажиллаа хийгээд явж байгаа шүү дээ. Гэтэл хөксөрчээд байгаа байхгүй, дэж хүрчээд байгаа байхгүй. Айгүй өрөвдөлтөй байна. Монголын нийгэм жижигхэн маш цөөхөн хүнтэй байхгүй юу. Тэгэхээр миллиард хүнтэй улс хүчрэхэггүй, 3 сая хүнтэй улс хүчрэхэггүй амар хүчрэхэг биш байхгүй. Тэгсэн хэрнээ хоорондоо ерөөсө болохгүй байна. За бид нас одоо ярьцлагын цаг маань бас харамстай дуусах гээд байна. Нэг 2 минут үлдсэн байна. Тэгэхээр маш олон үзэгчид таныг магадгүй телевизээр, зурагтаар, радиогоор сонсч ирсэн, харж ирсэн байх, би ч гэсэн харж ирсэн. Та энэ мэдлэг туршлагыг, боловсролыг хаанаас яаж авсан юм бэ? Та хаана ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ гэдгийг тэр болгон үзэгчид мэддэггүй. Та энэ тухай мэдээлэл өгчгүй. 1 минут байна. За тэгэхээр би Ломноос их сургууль төгссөн. Оросод 95 онд Ломноос их сургууль гэр бүлийн эрх зүгээр мэргэжсэн. Би үндсэн мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Би зөвхөн хүний амьдрал чагнадаг, амьдралын амьд номыг 23 жил уншсан хүн байгаа. Тэгээд би жинхэнэ өөрийгөө бас хөөргөж байгаа юм биш тийм ээ. Би маш туршлагатай хүн. Би асар их туршлагатай хүн. Би ямар ч хүнийг харсан, ерөнхийдөө нүдрийг хараад би бүгдийг мэддэг болчихсон ийм сонирн болцсон хүн. Таны ярьж исэн, хэлж исэн зөвлөгөөнүүд дотор алдчихсан тохиол байдгүй. Нэг 100-ны мэдээж эрэг би чинь бурхан биш шүү дээ. Би чинь 10-20% наалдсан шүү дээ. Би чинь өөрөө гэр бүлийн амьдралаар суралцж байгаа 23 жил. 4 хүүхд төрүүлсэн. Би хүүхдээрээ туршиж үтсэн юмыг хүмүүст хүүхдийн хүмүүжлээр ярьдаг. Би нөхөр дээрээ туршиж үтсэн юмыг л би гэр бүлүүдэд зөвлөгөө өгдөг. Би амьд хүн дээр туршиж хийдэг юм байхгүй. За их баярлалаа. Тэгэхээр ярилцлагын цаг маань энэ түрээд өндөрлөж байна. Танд амжилт хүсье. Маш олон Монголын гэр бүлийг аз жаргалтай болгоорой гэдэг эрүүл төвшүүлээд ярилцлага өндөрлөё. За би нэг ерөөл хэлье. Бурханаас заяагдсан учрлын бэлэгдэл, буян заяаны ундрагын мандаа, хоролтоонтын амьд баг нь хослон амьдрахын арга байлиг, та бүхний минь амьдрал тал шиг, тансаг, хангаа шиг баян байтугай. Сэтгэлийн чагтгаа нэгтгэн уяараа, итгэлийн дууга нийлж аялаараа, сүлдэн дээрх наршгэ бадар, соёмбон доторх загас шгэ жаргаараа гэсэн ерөөл. За баярлалаа. Ерөөл Батар шиг болтгой. Энэ ерөөл Монголын бүх гэр бүлүүдэд аз жаргалыг авчрах бол